Үзэгчтэй цаглбар хөтөлбөр тодруулах болонгаар эхэлж байна. Тодруулах болонд маань Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнх хот оролцож байна. Таны энэ өдрийн мэндийг. За сайн байцгаана. За энэ жилийн тухай залуучуудын холбооноос хөдөлмөрийн яамтай Монгол Засгийн газартай хамтраад нэлээдгүй чухал том ажлуудыг хийлээ. Эдгээрийн хамгийн гол, хамгийн том нь гэж хэлж болохоор ажил бол яа харахгүй ажилтаа орлоготой Монгол залуу хөтөлбөр байгаа. Энэ жилийн тухайд ер нь ажилтаа орлоготой Монгол залуу хөтөлбөрт хичнээн залуус хамрагдав. Ер нь илүү сайжруулах тал дээр ер нь яаж ажиллавал зөв зохистойг ер нь энэ жилийн байдлаас ер нь олж харваа. Тэгэхээр Монголын залуучдын холбоо бол ерөөсөө залуучуудын нийтлэг хэрэгшихийн төлөө ажилладаг л үндэсний байгууллага шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн чухал одоо тодорхойлоод байгаа асуудал бол залуучдын өмнө ердөө нэг 4-5 асуудал байдаг. Тэгээ энэ асуудлуудын одоо тэргүү игнэнд нь бол залуучуудын ажил эрхлэлттэй холбоотой ийм асуудал байгаа. Тийм учраас өөрөлдвөл энэ ажил эрхлэлт өөрөлдвөл энэ хөдөлмөр эрхлэх боломжийн залуучуудад хэрхэн нээж өгөх юм бэ? Энийг бид нар хизээнээс нь ахгуулж одоо анхаарч хийж ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг. Энэ чиглэлээр өөрөлдвөл бид нар ажиллаж байгаа. Тэгээ энэ ажиллаж байгаа ажиллагааны одоо хамгийн ихний зүйл бол өөрөлдвөл ажил орлоготой Монгол залуу энэ хөтөлбөр байж байгаа. Энэ бол одоо шинжлэлийн засгийн газрын ажил орлоготой Монгол хүн хөтөлбөрийн одоо дэд хөтөлбөр болж явж байгаа. Ийм л одоо хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид нар энэ жил сумын залуус ажлын гараа, цагийн ажил гэдэг ингээд энэ төслүүдээр нийт нэг давхарцсан тоогоор бол нэг 5000 гаруй залуучуудыг бол ямар нэг хэлбэрээр ажилд бол зөөчилчээд байж байна. Тэгээд энэ бүх төслүүдийг одоо явагдсны эцэст бид нар сар гарангийн хугацаанд одоо сумаараа, аймагаараа ажилласан одоо компаниараа бид нар тайлангийнхаа хурлуудыг хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол хамгийн том төгсгөлийн тайлангийн хурал бол өнөөдөр төрийн ордонд хийгдэж байна. Тэгээ энэ тайлангийн хурлуудаас бид нэг л зүйлд одоо дүгнэлтэж байгаа. Өөрөлдөө залуучууд бол бүгдээрээ сэрээгээд өдөөгд өгөх юм бол бүгд бол ажил хийх үнэхээр хүсэл эрмэлзэл байна. Ажил хийхдээ бид нар ажлыг голохгүйгээр өөрөлдөө ямар төвшөнд нь бол хийх боломж нь бол байгаа юм байна. Нөгөө талаар одоо хөдөлмөрийн хөлсний үнэлгээний асуудал өөрөлдөл хэдий бага байгаа ч гэсэн залуучууд бол бас тодорхой хэмжээнд өөрөлдөл өөрсдөө энэ чиглэлээр бид нар одоо хариу нэхээгүй дус эргээд бас сайн дурын өөрөлдөл хөдөлмөр эрхлэх энэ одоо сэтгэл зүрх нь бол байгаа юм байна гэдэг зүйлүүд бол илэрч гарч ирж байгаа. Тэгэхээр эх жилүүдэд бол бид нар залуучуудад ажиллах фронтыг улам өргөн болгож өгнө. Дээр нь ажиллаж байгаа залуучуудынхаа тоог бүр их болгоно. Дээр нь зохион байгуулалтын хэлбэрүүдийн бүгдээрингийн улам одоо төгөлдржүүлэх чиглэлээр нь бол явуулна гэж ингэж харж байгаа. Жишээ нь энэ жил бол бригадууд очиж ажилласан одоо бүтээн байгуулалтын төслүүд дээр бол бригадуудаас нэг ч залуу хүн бол сугарч одоо үлдээгүй бүгд ажлуудаа заасан хугацаанд нь тусгаад ингэж ирсэн байж байгаа. Тэгэхээр өөрөлдвөл замын компани захирал юу гэж хэлж ийнэ вэхгүй эн чи их аятах юм байна. Дараа жил та нар ерөөсө бригадаар нь бид нарт залуучууд зуучлаач ээ. Эргээд энэ бригадаа бас та нар өвлжин бэлдэж өгөөч ээ. Эргээд эдгээр чинь бас нэг хамт олон болчихсон энд ирэх юм бол ерөөсөө зөвхөн ажил даалгаж өгдөг, ажлаа хүлээж авдаг ийм л юм руу бид нар орчих юм байна. Тийм учраас бидэнд бас их хэрэгтэй юм байна. Бид нар бас нэг энд нэг хүн хүмүүжүүлэх гэж бас нэг хамт олон үүсгэх гэж их олон илүү ажил хийж энэ зуны дулаахан цөөхөн үйлрлээ барахааргүй юм байна. Бид нар шууд ажилдаа орж болж байгаа юм байна. Тийм учраас та нарын бас хөдөлмөрийн биржийн хийгээд байгаа энэ юм чинь бас болж юм гэдэг ингээд. Өөрөлдвөл төр нэг талаас нь хийх гээд нэг талаас нь залуучдын байгууллага зохион байгуулах гэдэг ингээд үзээдэ байх биш. Одоо эргээд нөгөө хөдөлмөрийн одоо хүчний чинь ажиллаулж байгаа гол бизнесийн компаниуд маань өөрөө биднэрт илүү их одоо захиалга, илүү их одоо бас шаардлагуудыг бол гаргаж өгч байна. Тийм учраас бол эх жилийн төсөл бол хуучин зөвхөн төрийн байгууллага, төрийн бус байгууллага хоёр нийлээд хийжсэн төсөл байсан бол одоо төр иргэний нийгмийн байгууллага, хувийн гишүүл 3 гуруула хамтарсан. Тэгээд тэр бүгдийн дунд бол яг тэнд нэг ажилтаа орлоготой Монгол залуу хүнийг төлөвшүүлж бий болгох ийм л ажлыг хамтарч их юм төсөл болж хувирч байна. Тэгэхээр ажилтаа орлоготой Монгол хүн хөтөлбөрт маань нийтдээ ер нь давхарцсан тоогоор 5000 гаруй залуус хамрагдсан гэж байна шүү дээ. Тэгэхээр яг хичнээн салбарт ер нь ямар бүтээн байгуулалт, ямар ажлуудыг хийвэ? Одоо яг нүдэнд үзэгдээд гарт баригдаад байгаа тэр зүйлүүд нь яг юу вэ? Яг ямар үр дүн гарав? Хүмүүс ер нь
ажиллаа гэсэн компаниуд ч юм уу те тухайн орон нутгийн иргэд юу яаж хүлээж авч байна. Тэгэхээр сумын залуус төсөлт бол нэг 1300 гаруй оюутан 4-4-өөр бүх суманд очиж ажилласан. Тэгэхээр суманд очисон ажилласан залуучдыг бол одоо манай сумын иргэд маань бол мэдж байгаа. Тэгэхээр энэ бол одоо сум руу залуучууд ингээд зохион байгуулалттай цалин өгөөд ингээд илгээж байгаа одоо сүүлийн 20 гаруй жил тасарчихсан байсан. Хуучин манай одоо бригадууд сумдаар явдаг байсан шиг ийм л ажил юм байна. Тэгэхээр энэ очисон 4 залуу нэг нь англи хэл, нэг нь компьютер, нэг нь эрүүл мэндийн чиглэлээр, нэг нь одоо бизнесийн чиглэлээр бол суман дээр ямар бизнес хийж болох юм бэ? Жижиг дунд үйлдвэр юу хийж болох юм бэ гэдэг чиглэлээр бол судалж ангиж ажилласан байж байгаа. Тэгэхээр энэ 4 залууг эргчил бид нар одоо өшөө тоог нэмэгдүүлэх юм шаардлагатай байна. Ягаад тэгэхээр нөгөө суман дээр эргээд соёлын үр тарих, суман дээр очиод бас тэнд байгаа ажилгүй залуучуудыг ажил эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх. За дээр нь архи хужгаа залуучуудаа архинаас гаргах. За нөгөө авилга хэл хавуултаа оролцох гээд байдаг төрийн албаныхандаа бас авилга бий авахгүй хөхгүй айна сурчлах. За дээр нь хүүхдүүдтэй компьютер зааж өгөх, хөгсчүүлдэ одоо бас интернет компьютер гэж юм юу гэдэг, англи хэл гэж юу юм гэдэг зүйлийг бас зааж өгөх. Энэ бүх ажлуудыг бол одоо тэр залуучууд бол бүрэн энэ жил бол хийж эхлүүлсэн байж байгаа. Эргчил бол тоон нэмэгдэн, дээрэс нь суман дээр очиод хийх ажлын хүрээ бас өргөжнө гэж бол ингэж харж байгаа. За нөгөө нэг хэсэг баг нь ажлын гараа төслийнхэн бол 21 аймгийн нэг суманд нэг залуу гэр бүл дээр нэг ширхэг өвлжөө барьсан байж байгаа. Тэгэхээр малчин айлд. Тэгэхээр энэ өвлжөөнүүд бол өөрөөр хэлбэл сүүлийн 20 жил бол ер нь хаач өвлжөө шинээр баг баригдаагүй. Тэгэхээр энэ өвлжөөнүүдийг барих ажлыг бол ямар ч байсан эхлүүлсэн. Тэгэхээр энэ өвлжөөнүүд дээр тулгуурлаад одоо бид нэр бас олон улсын байгууллагуудтай хамтарч байгаад малжуулах одоо ийм төсөл хийхээр бэлдэж байгаа. Тэгэхээр өөрөлдөл мал малж исэн залууг одоо хотод авчираад барилгачин бол замчин бол гэхээсээ илүү буцаагаад мал малдаг болоо гэх юм бол тэр залууд бол илүү хөнгөн байгальд. Тийм учраас өөрөлдөл бид нар тэр өвлжөөнүүд дээр түшгэлсэн малжуулах төслийг бол эхлүүлнэ. Эргчил бас бид нар өшөө өвлжөөнүүдэд нэмж барина гэж ингэж харж байгаа. За нэг хэсэг залуучууд бол одоо төмөр замынх ажил, за дээр нь үйлдвэрийн өргөтгөл барих, автозам барих гэдэг ингээд ажлууд руу бол явсан. Энэ залуучууд бол очиод бүгдээрээ яг өмнөө тавигдсан ажлуудаа бол хийж чадсан. Энэ явсан залуучууд бол бүгдээрээ яг тухайн чиглэлийн өөрөөр одоо чиглэлээр боловсрол эзэмшиж байгаа ийм залуучууд. Тийм учраас өөрөөр нөгөө танхимд олж авсан мэдлэгээ яг практик дээр яг болж ийн болохгүй нөө гэдэг зүйлээ утсан. Нөгөө талаар жинхэнэ ажлын талбар дээр өөрсдөө гарч үзсэн. Тэнд жинхэнэ одоо инженер техникийн ажилтнуудтай хамтраад өөрөөр зам барих, барилга барих, тий. За үйлдвэрлэлийн тодорхой процессыг одоо менежментийг хийх энэ бүх ажлуудыг бол бүгдээрээ хийж үзсэн байж. Тийм учраас өөрөөр энэ төслийн өөрөөр оролцож байгаа бүхэл хүн бүр тодорхой үүргүүдтэй, үр дүнгуудтэй ингэж л ажиллаж чадсан. За нэг хэсэг одоо цагийн ажилттай холбоотой явуулнуудаар бол бид нар намрын ургац зураалтанд 300 гаруй залуучуудыг бас энэ жил явууллаа. Тэгээ эх жил бол дахиад одоо нэг 2000 гаруй залуучуудын хэрэгцээ бол байнга байдаг. Эх жил бид нар дахиад энэ ургац зураалтанд бас залуучуудыг зохион байгуулах бол ажлыг хийнэ гэж ингэж ойлгож байгаа. Гэх мэтлэнгээр өөрөлдвөл бид нэр илүү зохион байгуулалттай одоо залуучуудын одоо бригадуудыг яг тухайн шаардлагатай ажлууд дээр нь явуулдаг болно л гэж ингэж хэлж байгаа. Дараа жилээс бас бид нар энэ сумдад ажиллаж байгаа залуучуудыг зөвхөн өөрийнхөө төрсэн суманд биш. Одоо хангаан залуу говьд очдог, говийн залуу хангаад очдог, Зүүн аймгийнхан Баруун аймагта, Баруун аймгийнхан Зүүн аймагта гэх мэтлэнгээр өөрөлдөө сэлгэж ажилладаг. За суман дээр ажиллаж байгаа жишээ нь нэг залуу эмч байлаа гэхэд хотод ирж одоо нэг жил ажилладаг. Буцаад сумдаа очиод нэг жил ажилладаг. Гэх мэтлэнгээр өөрөлдөл ардын элч нэртэй хөдөлгөөн болгоод солилцооны ийм хөтөлбөрүүдийг бид нэр хийж ингэж л ажиллах гэж байна. Тэгээ энэ ардын элч болсноороо ардын элч гэдэг одоо цол авч энэ ажилд явснараа өөрөө залуучууд бахархдаг. Энэгээрээ бас дараа дараагийн одоо карьерүүд нь одоо идэвхжиж ингэж явж идэг. Ийм л тогтолцоог бүрдүүлэхэд төлөө бид нар ерөнхийлөгчийн одоо тамийн газар хөдөлмөрийн хамтгаа хамтарч ингэж ажиллаж байна. Тэгэхээр эргэжил бол энэ төсөл өөрөө үр дүнтэй байсан учраас
илүү их өргөжнө. Өргөжтөө шин агуулгуудаар баяжна. Дээр нь явж байгаа залуу хүн болгон бол өөрөө ардын элч гэдэг ийм сайхан цолттой, ийм сайхан үүрэгтэй, ийм сайхан бас хариуцлагатай ингэж явнаа л гэж ингэж ойлгож байгаа. Дээхэн үед бол илгээлтийн эзэд гэдэг залуучуудыг явуулдаг гэсэн ажил хийх гээд. Энэ жилийн тухайд бол ажилдаа орлоготой Монгол хөтөлбөр бол түүнээс нэг даваа ялгаатай тал нь бол цалинтай байгаа тийм. Яг өнөөгийн байдалд бол нөхцөлд бол залуучууд их сургуулийн төгсөөд ажилд орох гэхээр 2-3 жил ажилласан байх туршлагатай тийм хүнийг ажилд авна гэдэг. Яг тэгэхээр өнөөдрийн одоо энэ ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрт оролцоод ажил хийгээд цалин аваад явж байгаа залуус маань яг энэ шаардлагыг одоо хангахад нь хэр нөлөөлөх бол ер нь цаашдаа ер нь залуучуудыг ингээд ажилласан жилийн туршлагаар нь одоо ажилд явдаг байдлыг ер нь залуучдын холбооноос ер нь ихэнх өөрчлөлт тийм бодлого баримталж байна. Тэгэхээр хөдөлмөрийн яамтай бид нөгөө хөдөлмөрийн тухай хуулийн дээр орох өөрчлөлтийн асуудлуудыг бас ярьж байгаа. Тэгэхээр яг энийг бид нар бас хуультай болгож ээж бас тодорхой хэмжээний засгийн газрын тогтоолтой болгож ээж бид нар бас шийдэх ёстой юм байлээ. Тэгвэл нөгөө талдаа бас нөгөө ажил олгогч эзэнд бас ямар шаардлага байдгүй гэдгийг бас нэлээд сайн анзаарч ингэж харах хэрэгтэй. Тэгэхээр өөрөлдвөл оюутан байх хугацаанд ардын элч болж оюутан байх хугацаанд ингэж солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдсанараа өөрөлдвөл энэ залуу бол тодорхой хэмжээний хамт олонтой ажиллах хариуцлага хүлээх өөрийгөө илэрхийлэх ийм давхар чадваруудтай гэдэг энэ бүх одоо чадвар дадлыг олгох энэ ажлуудыг бол бид нэр хийж өгнө. За дээр нь мэргэжлийн дадлага хийдэг одоо тогтолцоо байгаа. Өөрөлдвөл бүх оюутнууд аль нэг компани гуйж чиж ажилладаг. Одоо гуйх биш өөрөлдвөл тухайн компани тийм залуучуудыг заавал ажилуулсан байх ийм одоо шаардлагыг бас бид нар хөдөлмөрийн хуулийн дээр ярьж байгаа. Гэхдээ энэ нь бол өөрөө үйлдвэрчний үйл ажил олгох шийдвэрийн холбоо хөдөлмөрийн яам гэдэг ингээд тал талын ашиг сонирхол хөндөж байгаа асуудал учраас бид нар бол ямар ч байсан асуудлыг бол гаргаж тавьж байгаа асуудлынхаа бас зөв гарч шийдлийг олж нийтээрээ бас энэ дээр нэг шийдэлд хүрнэ л гэдэгт бол итгэлтэй байгаа тийм. Зөвлөгчтэй Цагалбар хөтөлбөрийн тодруулах болонд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхөд оролцлоо. Танд баярлалаа. За.